Хүүхдээ амжилттай хүн болохын тулд хэрхэн хүмүүжүүлэх вэ? Сайн эцэг эхчүүд хүүхдүүдээ муу муухай зүйлээс хол, хичээл номдоо сайн, том болох тусам илүү гайхалтай зүйлс хийхийг хүсдэг хэмээн Business Insider бичиж байна. Хүүхдийг амжилттай хүмүүжүүлэх ор байхгүй ч хүүхдийн ирээдүйн амжилтанд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлүүдийн талаар сэтгэл зүйн судалгаанууд харуулж байна. Амжилттай хүүхдүүдийн эцэг эхчүүдэд байдаг нийтлэг зүйлс. 1. Тэд хүүхдүүдээрээ гэрийн ажил хийлэгдэг. Стэнфордын их сургуулийн декан асан Литгот Хайс ингэж тайлбарлажээ. Хүүхэд аяр тав угаадаггүй бол тэдний өмнөөс хэн нэгэн хийдэг гэсэн үг. Тиймээс тэд ажлаас гадна ямарваа нэгэн зүйлийг хийх ёстой, эргэн тойрноо сайжруулахын тулд өөрийн хувь нэмрээ оруулах ёстой гэдэг ойлголтоос ангижирдаг. Литгот Хаймс гэрийн ажил хийж сурсан хүүхдүүд сайн ажилтан, хамтран ажилласнаа сайн ойлгодог хүн болдог бөгөөд ямар нэгэн асуудал шийдвэрлэхэд бүх санаачлалыг өөрийн гарт авдаг гэж үзжээ. 2. Тэд хүүхдтэй хүнтэй харилцах чадвар зааж өгдөг. Пенсильвани Дюка их сургуулиудын судлаачид Америкийн нэгдсэн улсын өнцөг булан бүрт байдаг цэцэрлэгийн насны хүүхдүүдээс 25 нас хүртэлх 700 гаруй хүүхдүүдийг ирээдүйг судалжээ. Тэд 10 жилийн дараа ч гэсэн цэцэрлэгийн хүүхдүүдийн нийгмийн ур чадвар насанд хүрэгчдийн асуудалд амжилт гаргадаг талаарх тэдний хоорондох харилцааг тогтоожээ. 20 жилийн судалгаар үе тэнгийнхэнтэйгээ харилцаж чаддаг байсан нийгмийн хөгжилтэй хүүхдүүд бусдад тустай тэдний сэтгэлийг ойлгож бүх асуудлыг шийдвэрлэдэг байсан. Мөн тэд нийгмийн хязгаарлагдмал хүүхдүүдтэй харьцуулахад дээд боловсрол эзэмшиж 25 наснда нэр хүндтэй ажил эрхлэх боломжтой байсан. Харин бусдад харьцдаггүй хүүхдүүд баримтлагдах, согтууруулах ундаанд хамааралтай болж амьдрах чадваргүй байх магадлал өндөртэй байжээ. 3. Тэд хүүхдтэй шаардлага тавьдаг. Калифорни их сургуулийн эрдэмтэд эцэг эх хүүхдүүдээсээ их зүйл шаардах нь тэдний ирээдүйд маш их нөлөө үзүүлдэг талаар 2001 онд мэндэлсэн 6600 хүүхдийн үндэсний судалгаагаар тогтоосон байна. Үүнд мөнгө маш их нөлөө үзүүлдэг. Хүүхдүүд сургууль төгсөхийг хүсдэг эцэг эхчүүд хүүхдэд тэрхүү зорилгыг суулган өгч өөрсдийн орлого бусад хөрөнгөөс үл хамааран хүүхдэд сургууль төгсөхөд нь туслана. Сайн үр дүнтэй хүүхдүүдийн 96% нь эцэг эхчүүдийн нөлөөтэй сургуульд орсон байна. 4. Тэд бие биетэйгээ эрүүл харилцаатай. Иллинойс мужийн их сургуулийн судалгаагаар хэрүүл донд өссөн хүүхэд 50 орчинд өссөн хүүхдүүдээс хамаагүй хөгжил муутай байдаг. Эцэг эх салсан эсэх, байнга хэрүүл донд хэрнээ гэр бүлээ хадгалан үлдснээс хамааралгүй юм аа. Судлаачдын үзэж буйгаар хангалуун биш гэсэн эцэг эхийнхээ нэгтэй амьдардаг хүүхэд эцэг эхтэйгээ хэрүүл донд амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад хамаагүй хөгжил сайтай байдаг. Сөрөг зүйлийг бүх хэрүүл маргаан агуулж байдаг. Салсан эцэг эхийн дунд маргаан гарах нь ховорч муу энергийг агуулж байдаг. 5. Тэд өөртөө сайн боловсрол эзэмшсэн. Мичиганы их сургуулийн сэтгэл судлаач Сандра Тангийн 14 онд явуулсан судалгаагаар дээд боловсрол эзэмшсэн эцэг эхтэй хүүхдүүд сургуулийн дараа сурхаа болохгүй үргэлжлүүлэх хүсэл тэмүүлэлтэй байдаг гэдгийг харуулжээ. Харин ихэнд дээд боловсрол эзэмшээгүй 14,000 хүүхдийн судалгаагаар эцэгийнхээ замыг давтдаг гэж гарчээ. 6. Тэд хүүхдүүдээ маш эрт тоонд сургадаг. Америкийн нэгдсэн улс, Канада, Английн 35,000 сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хамруулсан судалгаагаар хүүхдэд тооны ур чадварыг эрт эзэмшүүлэх нь маш том давуу тал болж хувирдаг гэж гаргасан байна. 7. Тэд хүүхдүүдтэй харилцаагаа хөгжүүлдэг. 2014 онд ядуу орчинд өссөн 243 хүнийг хамарсан судалгаа явуулсан байна. Амьдралынхаа эхний 3 жилд сайн халамж авсан хүүхэд багтаа сайн хөгжөхөөс гадна цаашид эрүүл харилцаатай байж 30 наснда илүү амжилттай байсан байна. 8. Тэд төгшүүр багтай. Нэгэн судалгаагаар хүүхдтэйгээ зүгээр л хамт ихэнх цагаа өнгөрөөх нь тэднийг амжилттай хүн болгодоггүй гэжээ. Мөн хүүхдийн эрхчлөөг богдуулах нь ирээдүйд сөрөг үр дагавар үзүүлдэг байна. Тиймээс хэрэв эцэгхэн сэтгэлээр унсан, ядарсан байвал хүүхдэд тэр байдал нь нөлөөлдөг байна. 9. Тэд амжилтанд хүрэх хүчин чармаалтыг үнэлдэг. Хүүхэд анхныхаа амжилтуудыг хэрхэн яаж үнэлэх нь ирээдүйн амжилтанд нөлөөлдөг. Стэнфордын их сургуулийн олон жилийн судалгаагаар хүүхэд амжилтын талаар 2 аргын
нэгээр боддог. Тогтвортой сэтгэлгээнд бидний зан чанар, оюун ухаан, бүтээлч байдал, статистик бэлэг юм аа. Бид түүнийг өөрчилж чадахгүй. Харин амжилт нь оюуны чадамжийг баталдаг юм аа. Нөгөө талаар өсөлтийн сэтгэлгээ азгүйдлийг сул талын баталгаа гэж харахгүйгээр эсрэгээрээ өсөлт дэвшилт бидний чадваруудыг өсгөх боломж гэж хардаг. 10. Тэд ажилдаг. Харвардын бизнесийн сургуулийн судалгаагаар ажилд явдаг их хүн хүүхдээ эргээр нөлөөлдөг гэжээ. Их нь ажил хийдэг хүмүүсийн охид хамаагүй илүү хичээл сурдаг бөгөөд эрт мөнгө олж эхэлж бусдаас илүү их мөнгө олдог гэжээ. Мөн ажил хийдэг эхчүүдийн хүү нарч үеийнхнээсээ илүү ажиллаж гэрийнхээ гишүүдээс илүү орлого олдог гэжээ. 11. Тэд баян бас нөлөө бүхий. Хүүхдийг амжилтанд хүрэхэд хүмүүсээс гадна эцэгхийн хөрөнгө нөлөө үзүүлдэг. Судлаачдын үзэж буйгаар их болон бага орлоготой гэр бүлийн ялгаа 2001 онд төрсөн хүүхдүүд болон 25 жилийн өмнө төрсөн хүүхдүүдийнхтэй харьцуулахад 30-40% ялгаатай байна. Тэгэхээр эцэгхийн орлого их байх тусам хүүхдийн амжилтын дүн өндөр байна гэсэн үг ээ. 12. Тэд бусдад үнэлэгдэж үлгэр дуурайлал үзүүлдэг. Судлаачид хүүхдийн хүмүүжлийн 3 төрлийг илрүүлжээ. Зөвшөөрдөг. Эцэг эхчүүд хүүхдээ байгаар нь хүлээж авдаг. Захиргаадагч. Эцэг эхчүүд хүүхдийг өөрийн стандартын дагуу хүмүүжүүлж хянахыг оролддог. Үлгэр дуурайлал үзүүлдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ оновчтой чиглүүлдэг. Хамгийн зөв хүмүүжил бол үлгэр дуурайлал үзүүлдэг хүмүүжил юм аа. Хүүхэд ахмад хүнтэй хүндлэлтэй харьцдаг. Энэ үед өөрийгөө эвгүй тавгүй мэдэрдэггүй. 13. Тэд хатуужилд суралцдаг. 2013 онд Пенсильвани их сургуулийн сэтгэл судлаач Анжела Дакворт бүхий л амжилттай хүнд байдаг чанарыг илрүүлжээ. Энэ бол хатуужил. Түүний тодорхойлолтоор ямарваа нэгэн зүйл тууштай, урт хугацааны зорилготой, шантралгүй хүрэх эрмэлэлтэй хүнийг хэлнэ гэжээ. Баярлалаа.